Өглөөний мэнд. Цаас дээр өнөөдөр юу өгөх гэлээ? Өчигдөр ID ирсэн. Тэгээд тэрийг тоолж хүлээж аваад ойдлогоор хөрвж. ID ажиллагааны заалхааны дэвтэр дээр бүгдээрээ гараа ишгээ зураад тэгээ ажилдаа орцгоё доо. За. Сайн бацгаана уу? Би Сумьядар жогтой Доломж байна. За би бараа материалын нэрвар MS компанид ажиллаж байна. Өнөөдөр ингээд миний ажлын нэг өдөртөө танилццгаая бүгдээрээ. За миний ажлын өглөө эхлээд багийнхантайгаа хуралцсны дараа өрөөндөө орж ирээд эхлээд захиалгуудаа шалгаж үзээд өчигдөр ирсэн бараа байгаа бол бараагаа бүртгэж авдаг байгаа. Тэгээд тухайн бараа нь хаашаа явах байна, зарлага хийсний дараа доошоо бууж захиалга бэлтгэдэг байгаа. Захиалга баталгаажуулсны дараа бүгдээрээ хамтдаа доошоо буцгаая. За манай агуулга нь 7 компани бараа материалыг хариуцаж ажиллаж байна. За манай баг хамт маань аюулгүй ажиллагааны дүрмийг хамгийн нэг номерт тавьж ажилладаг байгаа. Манай баг хамт олонны хувьд гэвэл түргэн шуурхай одоо найдвартай үйлчлэгийг харилцагч нарт түгээхийг зорж ажиллаж байна. Ажлын хувьд бол маш их ачаалттай бужигнаанд өнгөрдөг байгаа. Тухайн үед бол ядрах тохиолдол гарна. Тэр үедээ нэг копи аваад энэ гарданд орж ирээ суугаад амарчдаг. Тэгэхээр ер нь манай компани маань ажилчдынхаа одоо ажиллах нөхцөл болон одоо амрах бас нөхцөлийг бүрэн хангаж өгсөн байдаг. Гэхдээ энэ гард нь нэгэн хэсэг нь л дээ. Одоо манайд бол тоглох өөрөө байна, копи уугаа суух, копи шоп байна. Тийм учраас ер нь бол тэгээд тав тухтай орчныг ажилдаа зориулж бэлдэж өгч сэтгэл гаргаж гаад хамгийн их баярлалаа. Энүүгээрээс тэр одоо миний энэ компанид ажиллаж одоо цаашдаа бас ажиллах хөшөөрөг маань болж өгж байгаа. Миний хувьд ч гэлтгүй энэ компанид ажиллаж байгаа залуучуудын маань хувьд ч тийм бодолтой байгаа хаа. Ажлаа сэтгэлээсээ хариуцлагатай хийж байгаа нь өөрийгөө хөгжүүлэхэд болон компаниа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нэг бас хэрэг юм аа. За ингээд миний завгүй өдөртэй хамт байсанд маш их баярлалаа.